Хоёрдугаар ном. Христ хүмүүс юунд итгэдэг вэ? Нэгдүгээр бүлэг. Бурхантай өрсөлдөгч зүйлүүд. Христэд итгэгчид юунд итгэдэг талаар хэлж өгөхийг надаас хүссэн боловч эхлээд би Христэд итгэгчид харин юунд итгэх шаардлагагүй вэ гэдэг талаар дурдсанаар яриагаа эхлүүлмээр байна. Хэрв та нэгэнд Христэд итгэгч мөн бол Христ итгэл бишрлээс бусад бүх шашин эхнээсээ дуустал тэр чигтээ буруу гэж үзэх шаардлагагүй. Яагад гэвэл бүх шашнууд тодорхой хэмжээнд үннийг агуулсан байдаг. Харин хэрвээ та бурхангүй үзэлтэй бол дэлхийн бүх шашнуудын гол цөмд нь ердөөл асар том эндүүрэл оршиж байдаг гэдэгт итгэх хэрэгтэй болох байх. Учир нь бурхангүй үзэлтнүүд бүх шашныг зүгээр л нэг маш том андуурал гэж боддог. Харин та нэгэнд Христэд итгэгч бол хичнээн хачирхалтай сонсогдож байж болох ч бүх шашнууд үнний талаар бага ч гэсэн ойлголттой байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бурхангүй үзэлтэн байхдаа би хүн төрлөختний дийлэх нь хамгийн чухал асуудлын талаар үргэлж буруу ойлголттой байсан гэдэгт өөрийгөө итгүүлэх ёстой болдог байсан. Харин Христэд итгэдэг болсон цагаасаа эхлэн би илүү либерал, нээлттэй үзэл бодолтой хүн болсон. Гэхдээ мэдээж Христэд итгэгч болно гэдэг нь Христ итгэл бишрлийн бусад шашнуудтай зөрчилдөж буй зөөлүүдийн хувьд Христ итгэлийг зөв, бусад шашнуудыг буруу гэж үздэг болно гэсэн үг. Энэ нь арифметикийн нэгэн адил зүйл юм. Нийлбэрт зөвхөн нэг зөв хариулт байх боломжтой бөгөөд үлдсэн бүх хариулт нь буруу байна. Гэхдээ буруу хариултуудын дотор бас зөвд бусдаасаа харьцангуй илүү ойр хариулт гэж бий. Хүн төрлөختнийг бурхан байдаг гэдэгт итгэдэг олонх, итгэдэггүй цөөнх гэж ерөнхийд нь хувааж болно. Энэ тал дээр Христэд итгэгчид нь эртний грекчүүд, ромчууд, орчин үеийн зэрлэгүүд, стоикууд, платонистууд, хиндуучууд, лалын шашинтнуудын хамт олонхын талд багтана. Харин нөгөө талд нь орчин үеийн баруун Европын материалистууд цөөнх болж байна. Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийг дахиад цааш нь ямар төрлийн бурханд итгэдэг гэдгээс нь хамаарат хувааж болно. Энд хоёр төсөөр байрсуур байдаг. Нэг нь бурхныг сайн ба хорон мөгийн аль альнаас ангид тусдаа оршдог гэсэн байр суурийг баримталдаг хүмүүс бий. Тэд хүмүүс бид өөрсдөө зарим зүйлийг сайн, зарим зүйлийг муу гэж нэрлээд байгаа болохоос биш, үнэндээ хүн ухаантай болох тусмаа альва зүйлийг сайн муу гэж ялгахаа болох бөгөөд бүх юмс нэг талаасаа сайн, нөгөө талаасаа муу гэсэн үнэнд хүрнэ. Өөрөөр хэлбэл 100% сайн зүйл гэж байхгүй, 100% муу зүйл ч гэж байхгүй. Альва зүйл нэг талаасаа сайн боловч нөгөө талаасаа муу байж болно. Нэг нэгнээ өгөөсгөж чадах юуч байхгүй гэдгийг тодорхой харах болно гэж үздэг байна. Тийм учраас ийм хүмүүс бид тэнгэрлэг үзэл санаанд ойртох тусам сайн муугийн ялгаа гэж бүр мөсөн үгүй болно гэж боддог. Бид хорт хавдар хүнийг үхэлд хүргэдэг гэдгийг мэднэ. Тэгвэл чадварлаг мэс засалж байх нь сайн ч хорт хавдрыг устгаж байгаа учраас түүнийг муу гэж хэлэх ёстой болж байна. Энэ мэт бүх зүйл аль өнцгөөс харж байгаагаас хамаарч өөр асуудал болж хувирна гэж тэд ярьдаг. Харин үүний эсрэгээр бурхан бол гарцаагүй сайн, эсвэл зөв гэсэн тодорхой байр суурийг баримталдаг нэгэн бөгөөд хайрыг хайрладаг, үзэн ядалтыг үзэн яддаг, биднээс тодорхой арга замаар үйлдэхийг хүсдэг нэгэн гэж үздэг бас нэг өөр байр суурь байх ажээ. Эхний үзэл санаа, өөрөөр хэлбэл бурхныг сайн муугаас ангид оршдог гэж үзэж буй энэ үзэл санааг пантеизм гэж нэрлэдэг. Миний ойлгосноор Прусийн агуугүйн ухаантан Гегел болон хиндуучууд ийм үзлийг барьдаг. Харин хоёр дахь үзэл санааг баримталж байгаа хүмүүсийг бид евдийн шашин, лалын шашин, христийн шашинтнууд гэж нэрлэж болно. Бурхныг ингэж харж байгаа пантеист хүмүүс ба Христэд итгэгч нарын хооронд сая хэлсэн ялгаанаас гадна бас нэг том ялгаа бий. Пантеист үзлийн дагуу бол хүн энэ биеийг хөдлөж байдаг шиг орчлон ертөнцийг хөдлөж байдаг зүйл бол даруй бурхан гэж үздэг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийг бурхан гэж үздэг учраас орчлон ертөнц үгүй бол бурхан гэж үгүй. Орчлон ертөнцээр оршин байгаа бүх зүйл бурханы нэг хэсэг гэж үздэг байна. Харин Христ итгэл үнэмшил бол огт өөр. Христ итгэл үнэмшлийн дагуу бол хүн зураг зурж ая зохиодог шиг бурхан орчлон ертөнцийг бүтээсэн гэж үздэг. Зураачийн зурсан бүтээл зураачаас тусдаа ангид зүйл. Зураг устж үгүй боллоо гэд зураач бас устж алга болохгүй. Мэдээж зураач бүтээл дотроо өөрийгөө шингээжээ гэж хэлж болох боловч
Энэ нь тэрхүү зурган доторх уран дүрслэл нь зураачийн оюун санаанаас гарчаа гэдгээс өөр утга илэрхийлэхгүй. Зураачийн арга техник нь үнэндээ толгой доторх зүйл нь боловч заримдаа үүнийг гарт нь байгаа мэтээр илэрхийлж болно. Гэхдээ зурганд бол өөрт нь ямар нэг зүйл байхгүй. Энэ дагуу нэг нь зураач өөрөө юм. Зурган зураачийн зөвхөн тухайн нэг үеийн тодорхой нэг хэсгийг нь илэрхийлж байгаа юм. Тэгэхээр эндээс та пантеизм ба Христ итгэл үнэмшлийн ялгаа нь юу болохыг сайн ойлгож байгаа байх гэж найдаж байна. Хэрв сайн муугийн ялгааг маш нухацтай авч үздэггүй байх юм бол энэ дэлхий дээрх бүх зүйл Бурхны нэг хэсэг гэж хэлэхэд танд амархан байх. Харин та энэ ертөнцийн зарим нэг зүйлийг үнэхээр хорон муу, харин Бурхан бол үнэхээр сайн гэж мэддэг бол ийм зүйлийг ярихгүй. Бурхан өөрөө ертөнцөөс ангид тусдаа зүйл бөгөөд энэ ертөнц дээрх зарим зүйлүүд түүний хүслийн эсрэг байдаг гэдэгт та бүхэн итгэх ёстой. Пантеист хүн хорд хавдар эсвэл ядуусын хорооллыг хараад хэрвээ та үүнийг зөвхөн тэнгэрлэг талаас нь харж чадах юм бол эдгээр зүйлч бас Бурхан гэдгийг ойлгох болно гэж хэлэх байх. Тэгвэл Христэд итгэгч хүн дими зүйл яриха болж үзгэж хариулах биз. Учир нь Христ итгэл үнэмшил бол тэмцэгч, дайчин шашин. Христэд итгэгч нар орчлон ертөнцийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэдэг. Орон зай, цаг хугацаа, халуун гуйдан, өнгө, амт, бүх ургамал амьтад нь яг л хүн үлгэр зохиодог шиг л Бурхан өөрийн оюун ухаандаа бодож төлөвлөж бүтээсэн зүйлс юм. Мөн Христ итгэл үнэмшил нь Бурханы бүтээсэн ертөнцид маш олон зүйл гажиж буруу болсон тул Бурхан биднээс тэдгээрийг засаж голдролд нь оруулахыг шаардаж байна гэдгийг тодорхой чанга дугаар хэлдэг. Мэдээж эндээс бас нэгэн чухал асуулт урган гарч ирж байна. Хэрвээ Бурхан үнэхээр сайн бол түүний бүтээсэн дэлхий яагаад буруу болсон юм бэ? Үл итгэгч байхдаа олон жилийн турш би энэ асуултад өгч буй Христэд итгэгч хүмүүсийн хариултыг сонсохоос татгалзаж ирсэн. Яагаад гэвэл би тухайн үед та юу ч гэж хэлсэн, та хичнээн ухаалаг зүйлсийг ярьж маргалдаж байсан ч дэлхийг ямар нэгэн ухаантай хүч бүтээгээгүй гэж ойлгох нь илүү энгийн бас хялбар зүйл биш гэж үү? Та нарын ингэж их олон үгээр маргалдаж мэтгэлцэж байгаа чинь зүгээр л илэрхий үннээс зайлсхийхийн тулд асуудлыг ээдрээтэй болгох гэсэн хордлого шүү дээ. Гэсэн бодолд бүрэн автсан байсан юм. Гэхдээ энэ бодол маань намайг дараах бас нэгэн өөр ээдрээтэй хэцүү асуудал руу оруулж байлаа. Дэлхий яагаад ийм харгас, шодрог бас байгаа юм бэ гэдгээс болж би Бурхантай маргаалтахыг хүсэж байв. За тэгвэл намайг ингэж бодоход хүргэж байгаа зөв буруу гэсэн ойлголт миний дотор хаанаас бий болсон байх вэ? Хүмүүст шулуун шугамын талаарх ойлголт байгаагүй бол тахир шугам гэсэн ойлголт ч байхгүй байх байсан. Ямар ч тач шулуун шугам гэдэг ойлголт байгаа учраас түүн дээр тулгуурлан тахир шугам гэсэн ойлголт үүсэж байна. Энэ орчлон шудраг бус гэж хэлэх үедээ би юутай зүйрлж ингэж хэлсэн байх вэ? Нүдэнд харагдаж байгаа бүх зүйл эхнээсээ дуустал тэр чигтээ хорон муу, утга учиргүй юм бол түүний нэг хэсэг нь болох би өөрөө яаж түүний эсрэг хатуу байр суурийг үзүүлж чадаж байна вэ? Усан дунсан хүн нордог нь угаасаа усны биш хуурай газрын амьтан учраас тэр. Загсанд норно гэсэн ойлголт юу байхгүй. Мэдээж шудраг усны талаар миний дотор төрж байгаа сэтгэл бол зүгээр л цэвэр миний өөрийн хувийн үзэл ойлголт шүү дээ гэж хэлээд энэ бодлоо орхиж болох л байлаа. Гэхдээ ингэх юм бол Бурханы эсрэг гаргаж тавьж байгаа асуулт маань бас нурах ёстой болж байв. Яагаад гэвэл Бурханы эсрэг гаргаж тавьж байгаа асуудал маань дэлхий зүгээр л миний таалд нийцэхгүй байна гэсэн хэрэг биш. Харин дэлхий үнэхээр шудраг бус байна гэсэн хэрэг байв. Үүнчлэн Бурхан байхгүй. Энэ бүх бодит байдал тэр чигтээ утгагүй гэдгийг нотлох гэж оролдох тусам тэдгээрийн ядаж нэгэн хэсэг нь өөрөөр хэлбэл миний мөшгөөд байгаа шудраг ус гэсэн зүйлийн тухайд бол бодиттой утга учиртай зүйл юм байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй болж байлаа. Үүний үр дүнд атеизм гэдэг зүйл хэтэрхий энгийн зүйл болж хувирдаг. Би атеист үзэлтэн байхдаа энэ ертөнц шудраг бус, зөвхт бус гэж бодож ярьдаг байсан. Хэрвээ Бурхан гэж байдаг бол ийм зөвхт бус ертөнцийг бий болгох учиргүй. Тийм учраас Бурхан байхгүй гэж үздэг байлаа. Гэхдээ зөвхт бус, шудраг бус гэсэн энэ үг өөрөө тэр чигтээ Бурхан байгаа гэдгийг нотолж буй хэрэг байв. Яагад гэвэл орчлон ертөнц тэр чигтээ ямар ч утгагүй зүйл байсан бол бидэнд бүр орчлон ертөнц утга учиргүй гэсэн бодолч төрж чадахгүй. Учир нь утга гэдэг зүйл байгаа учраас утгагүй гэсэн зүйл байж чадаж байгаа. Энэ нь яг үүнтэй адилхан. Хэрвээ ертөнцид гэрэл гэж байхгүй, улмаар нүдтэй амьд амтан гэж байхгүй бол ертөнц харанхуй гэдгийг олж мэдэх боломжгүй. Гэрэл байгаа учраас бид харанхуйг
ялган таньж чадаж байгаа бөгөөд бас харанхуйн талаар ярьж хэлж чадаж байна. Гэрэл байхгүй бол харанхуй гэдэг зүйл бидний хувьд утгагүй байх байсан. 2 дугаар бүлэг Бурхны довтолгоо. Үүнчлэн атеист үзэл бол хэтэрхий энгийн зүйл. Гэхдээ атеист үзлээс ч илүү энгийн бас нэг зүйл бий. Үүнийг би усаар шингэрүүлсэн Христийн шашин гэж нэрлэдэг. Энэ бол Тэнгэрт сайн бурхан байгаа учраас бүх зүйл сайн сайхан болно гэж үздэг үзэл юм. Өөрөөр хэлбэл нүгэл, там, сатан чөтгөр, золилт гэсэн бүхий л хэцүү сургаалуудыг орхигдуулсан байдаг. Бурхан байгаа учраас бүх зүйл сайн болно гэж сургадаг. Дээр 2 үзэл санаа аль аль нь төлөвшөөгүй балчир гүн ухаан юм. Шашнаас энгийн байхыг шаардах нь сайн зүйл биш. Үнэн дээр бодит зүйлсийн доторч гэсэн энгийн зүйл гэж байхгүй. Тэд энгийн харагдах боловч угтаа бол тийм биш. Жишээлбэл миний өмнө харагдаж байгаа энэ ширээ маш энгийн зүйл. Гэхдээ энэ ширээ юунаас бүрдэж байгаа талаар хэрвээ та эрдэмтнээс асуух юм бол бараг эцэс төгсгөлгүй яриа болох визээ. Ширээг бүрдүүлж буй бүх атомуудын тухай, мөн гэрлийн долгион хэрхэн ширээн дээр ойж миний нүдэнд тусч байгаа тухай, энэ нь мөн миний харааны мэдрэлд хэрхэн нөлөөлж дараа нь бас тархинд ямар дохио өгдөг талаар маш нарийн төвөгтэй зүйлүүдийг ярих болно. Залбирч буй хүүхэд ч бас энгийн л харагддаг. Хэрвээ та бүх зүйлийг зүгээр л энгийнээр харах дуртай гэх юм бол надад цааш хэлэх үг байхгүй. Харин та ийм энгийн байх учиргүй, үнэхээр юу болж байдгийг мэдхийг хүсэж байна гэх юм бол цаашлах тусам яриа улам төвөгтэй хэцүү болно гэдгийг мэдэж урьдаас бэлтгэлтэй байгаарай. Яагад гэвэл энгийнээс илүү их зүйлийг шаардах хэрнээ зүгээр энгийнээр хариулсангүй хэмээн гомдлох нь тэнэг хэрэг болох биз. Санаатай эсвэл санамсаргүйгээр Христ итгэл бишрлийг үүсгэхийг хүсэж байгаа хүмүүс тэнэг биш хэрнээ ихэнхдээ ийм хандлага үзүүлж байгаа харагддаг. Ийм хүмүүс 6 настай хүүхдэд зориулж бэлдсэн Христ итгэлийн сургаалуудыг гаргаж ирээд дайрах байгаа болгож байдаг. Ийм үед насанд хүрч төлөвшсөн итгэгч хүмүүс өөрсдийнхөө итгэж байгаа Христ итгэлийн сургаалыг тайлбарлаж өгөх гэхээр энэ чинь толгой эргмээр адармаатай зүйл байна. Бурхан гэж үнэхээр байдаг бол шашин гэдэг зүйл өөрөө маш энгийн байх ёстой. Яагад гэвэл энгийн зүйл хамгийн үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Гэх мэтээр гомдолдог. Гэхдээ ийм хүмүүс суурин дээрээ хэд эргэж чадах учраас цагийг чинь хий дэмий үрэх тул та ийм хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Итгэл бишрлийг энгийн зүйл болгох гээд байгаа тэдний энэ үзэл санаа ямар учиртай болохыг та сайн бодоод үзээрэй. Энэ бол итгэл бишрлийг Бурхны мөн чанарын талаарх туйлын хувиршгын үннийг тунхагладаг Бурхны үг гэж ойлгохоосоо илүү Бурхны бүтээсэн ямар нэгэн зүйл гэж үзэж байгаа буруу ойлголтоос нь үүдэлтэй зүйл юм. Христ итгэл бишрэл бол Бурхны мөн чанар болох тэрхүү үгийг илчилдэг зүйл. Тэгвэл яаж энгийн байх юм бэ? Миний туршлагаас харах юм бол бодит байдал өөрөө ч төвөгтэй төдийгүй бүр хачирхалтай байдаг. Бодит байдал эмх замбраагүй тодорхой биш байдаг бөгөөд таны таамаглаж байснаас тэс өөр байдаг. Жишээлбэл дэлхий болон бусад гаригууд нарыг тойрон эргэдэг гэдгийг мэдэх үедээ гаригууд бүгд хоорондоо зохицолтсон байдаг байх гэж таамаглах байх. Жишээлбэл гаригууд хоорондын зай яг адилхан байна. Эсвэл зай нь тогтмол байдлаар нэмэгдэнэ. Бүгд ижил хэмжээтэй байна. Нарнаас хэр хол байгаагаас хамаарч тогтмол хэмжээгээр томорч эсвэл багасна гэх мэтээр таамаглах байх. Гэвч бодит байдал дээр тэндээс бид хэмжээ зайны хувьд ямар ч энгийн тогтмол зүйлийг олж харах боломжгүй. Тэдний зарим нь 1 сартай, нэг нь 4-тэй, нэг нь 2-тай, зарим нь байхгүй, нэг нь бүгжтэй. Юмс бодит байдал дээр таны таамаглаж байснаас өөр байдаг. Миний хувьд Христэд итгэх болсон маань ч үүнтэй холбоотой. Христ итгэл бишрэл бол таны таамаглаж чадах шашин биш. Хэрвээ Христ итгэл бишрэл нь бидний таамаглаж байсантай яг адилхан ертөнцийг бидэнд санал болгосон бол би Христ итгэл бишрлийг хүний зохиомол зүйл байна гэж бодох байсан. Гэтэл бодит байдал дээр энэ нь хэн нэг хүний зохиож чадах зүйл биш байлаа. Бусад бодит зүйлүүдээс ч гэсэн харагдаж байдаг хачирхалтай зүйлсийг бид Христ итгэл бишрлээс олж хардаг. Тийм учраас балчир төлөвшөөгүй гүн ухаан өөрөөр хэлбэл хэт энгийн зүйлсээс татгалзая гэсэн үг.
угаасаа асуудал өөрөө энгийн биш байхад хариулт ч бас энгийн байх боломжгүй. Тэгвэл энд асуудал гэж юуг хэлээд байна вэ? Энэ орчлон ертөнцийн яах аргагүй илэрхий муу, утга учиргүй зүйлүүд олон байгаа боловч бас үүний зэрэгцээ тэдгээрийг муу бас утга учиргүй гэдгийг нь ойлгож мэдэрч чаддаг амьд организмч амьдарч байгаа нь үнэн. Тэгвэл энэ үнэнтэй нүүр тулж чаддаг ердөө хоёрхан үзэл санаа бий. Нэг нь Христ итгэл бишрэл бүхий үзэл санаа. Үүний дагуу бол ертөнц анх сайн байсан боловч муудсан гэж үзэх бөгөөд үүгээр зогсохгүй буцаж очих ёстой анхны байдлын талаарх дурсамж хадгалагдаж үлдсэн гэж үзэж байгаа байр суурь. Нөгөө үзэл санаа бол дуализм юм. Дуализм гэдэг нь бүх зүйлийн ард сайн, муу гэсэн хоёр эрх тэгш бие даасан хүч байдаг бөгөөд энэ орчлон бол тэдний хооронд үргэлжлэх эц төгсөлгүй дайны тулдааны талбар гэж үздэг ийм итгэл үнэмшил юм. Би хувьдаа дуализм бол Христ итгэл бишрэлийн дараагаар үнэлэгдэх хамгийн эрэлхэг, хамгийн ухаалаг итгэл үнэмшил гэж боддог. Гэхдээ энд нэгэн өрх бий. Энэ онолын дагуу бол сайн эсвэл муу гэж нэрлэгдэж байгаа энэ хоёр хүч, сүнс эсвэл бурхад нь хоёулаа бие даасан оршихуй байх ёстой. Тэд хоёулаа тусдаа мөнхөд оршдог байх ёстой. Тэдний хинэн ч нөгөөгөө бүтээгээгүй, бас хинэн ч нөгөөгийнхөө дээгүүр өөрийгөө бурхан гэж нэрлэх боломжгүй. Магадгүй айл нь өөрийгөө сайн нь нөгөөгөө муу нь гэж боддог. Тэдний нэг нь үзэн ядалт, хариуцлагад дуртай, нөгөө нь хайр, өршөөл, нэгүсгэлд дуртай хэрнээ тус бүрдээ өөрийгөө сайн гэж үздэг. Тэгвэл бид ямар утгаар нэгийг нь сайн хүч, нөгөөг нь муу хүч гэж нэрлээд байгаа юм бэ? Алимны шүүснээс шар айрганд илүү дуртай байдаг шиг, яагаад ч юм нэг нь нөгөөгөөсөө илүү таалагдж байгаа учраас нэгийг нь сайн гэж дуудаад байна уу? Эсвэл энэ хоёр хүч өөрсдийгөө юу гэж бодож байгаагаас үл хамааран, эсвэл хүмүүс бид энэ хоёрын алийг нь илүүд үзэж байгаагаас үл хамааран энэ хоёр хүчний аль нэг нь өөрийгөө нөгөөгөөсөө сайн гэж үзэж байгаа нь буруу гэсэн бодлын үүднээс л түүнийг муу гэж нэрлээд байна уу? Эдгээрийн аль нэг нь болох байх. Энд өөрийгөө нөгөөгөөсөө илүү сайн гэж үзэж байна гэдэг нь тэнд хөндлөнгийн хэн нэгэн байна гэсэн үг. Учир нь хоёр тал дангаараа үүнийг шийдвэрлэх боломжгүй учраас энд гурав дахь этгээд оролцохоосоор аргагүй болж байна. Хэрвээ эхний тохиолдол шиг өөрөөр хэлбэл алимны шүүсийг шар айргнаас илүү үздэг шигээл хандаж байгаа учраас нэгийг нь сайн, нөгөөг нь муу гэж нэрлэж байх юм бол сайн муугийн талаар яриа тэгээд дуусах байх. Яагаад гэвэл сайн гэдэг зүйл өөрөө яагаад ч юм тэр нэг мөчөд надад таалагддаг тийм зүйл биш. Сайн гэдэг бол ямар ч мөчөд юунд дуртайгаас үл хамааран ямагт илүү дээгүүр тавих ёстой тэр нэг зүйл юм. Тиймээс онцгой шалтгаангүйгээр таалагдж байгаа учраас нэгдэж байгаа зүйлээ сайн гэх юм бол тэр нь сайн гэж нэрлэгдэх зохисгүй зүйл гэсэн үг. Тийм учраас бид энэ хоёр хүчний нэгийг нь сайн, нэгийг нь муу гэж нэрлэхдээ жинхэнэ утгаар нь нэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл нэг нь үнэхээр зөв учраас л зөв гэгдэж, нөгөө нь үнэхээр л буруу учраас л буруу гэгдэх ёстой. Харин та ингэж хэлэх агшинд энэ хоёр хүчнээс өөр гурав дахь оршихуйг, өөрөөр хэлбэл хоёр хүчний аль нэг нь дагаж мөрддөг, нөгөө нь дагаж мөрддөггүй хууль жишг дүрмийг орчлон ертөнцид оруулж ирж байна гэж хэлж байна. Энэ хоёр хүчийг тэрхүү жишгээр шүүдэг гэж үзвэл жишг буюу жишгийг үүсгэсэн оршихуй нь энэ хоёр хүчнээс хамаагүй эрт оршиж тогтнож илүү өндөрт байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр нь жинхэнэ бурхан байх ёстой. Тэгэхээр бид нэгийг нь сайн, нөгөөг нь муу гэж нэрлэж байгаа нь үнэн хэрэгтээ нэг нь жинхэнэ ба туйлын бурхантай зөв харилцаатай, нөгөө нь буруу харилцаатай байна гэсэн үг юм. Үүнийг арай өөрөөр бас ингэж хэлж болно. Хэрвээ дуализм үнэн бол муу хүч нь өөрөө тэр чигтээ бузар мууд дурладаг байх ёстой. Гэхдээ эрүүл ухаанаар бодож үзэхэд амьдрал дээр муу болохоор дуртай хүнтэй бид таарч байгаагүй. Үүнд хамгийн ойрхон жишээ бол харгас хэрцгий байдал юм. Амьдрал дээр хүмүүс дараах хоёр шалтгааны улмаас харгас хандлага үзүүлдэг байх. Нэг нь сэтгцийн гажиг, өөрөөр хэлбэл харгас хэрцгий үйлдэлээс мэдрэхүйн таашаал авдаг бэлгийн гаж согогтой хүмүүс. Харин нөгөө нь ямар нэгэн зүйл, мөнгө, эрх мэдэл, өөрийн аюулгүй байдлыг олж авахын тулд харгас үйлдэл хийдэг.
Гэхдээ энд гарч байгаа таашаал, мөнгө, эрх мэдэл, аюулгүй байдал нь бүгд хэр хэмжээнээс нь хэтрүүлэхгүй бол сайн зүйлүүд. Асуудал юу вэ гэвэл эдгээр зүйлийг буруу аргаар олж авах, эсвэл араас нь хэтэх хөөцөлдөх үед муу болж байна. Мэдээжийн хэрэг ийм зүйлийг үйлддэг хүмүүсийг тийм ч муу хүмүүс биш хэмээн хаацаалж байгаа юм биш. Харин бузар мууг шинжлэн үзэх юм бол ямар нэгэн сайн сайхан зүйлийн араас буруу замаар хөөцөлдөх үед энэ нь муу болдог гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Та зөвхөн сайн сайхны төлөө сайн байж чадна. Сайн сайхны төлөө сайныг үлдэж чадна гэсэн үг. Гэхдээ та бузар муу зүйлийн төлөө бузар мууг үлдэж чадахгүй. Жишээлбэл ээлдэг сайхан хандах дургүй, ийм зүйлээс таашаал авдаггүй байсан ч энэ нь сайн зүйл учраас та ээлдэг сайхан хандаж чадна. Зүгээр л ээлдэг байх нь сайн учраас та ээлдэг байж чадна. Харин хинч зүгээр л харгас байх нь муу учраас би харгас байна гэдэггүй. Харгас байх нь түүнд тааламжтай юм уу? Эсвэл ашигтай байгаа учраас л харгас байна. Өөрөөр хэлбэл сайн нь сайн болдогтой адилхан зарчмаар муу нь бас муу болдоггүй гэсэн үг. Учир нь сайн гэдэг бол өөрөө угаасаа сайн юм. Харин бузар муу гэдэг бол ердөөл ялзарч муудсан сайн юм. Ялзарч муудсан гэж ярьж байгаа бол тэр зүйл эхэндээ сайн байсан л гэсэн үг. Бид садизмыг бэлгийн гажуудал гэж нэрлэдэг. Гэхдээ та үүнийг гажуудуулсан тухай ярихаас өмнө эхлээд хэвийн бэлгийн харилцааны тухай ойлголттой байх ёстой. Гажуудсан зүйл нь юу болохыг мэдхийн тулд бид эхлээд хэвийн зүйл нь юу байсныг мэдэх ёстой. Хэвийн зүйл дээр тулгуурлаж байж бид гажсан зүйлийг тайлбарлаж чадна. Гэхдээ гажсан зүйлийг жишг болгоод юу нь хэвийн болохыг тайлбарлаж чадахгүй. Тэгэхээр та аль нь гажсан зүйл болохыг эндээс харж чадна. Сайн хүчтэй энэ тэнцүү байх учиртай муу хүч нь өөрөө сайн хүч сайныг хайрладагтай адилхан зарчмаар муу хүч учраас мууг хайрладаг байх ёстой. Хүн муу болохын тулд эхлээд сайныг хүсэх ёстой. Дараа нь хүсэж байгаа тэр сайн зүйлийнхээ араас буруу замаар мөшгөх ёстой. Жишээлбэл альва хүсэл тэмүүллийг гажуудуулахын тулд эхлээд гажуудуулж болох сайн импульс хүсэл тэмүүлэл байх ёстой. Гэхдээ тэр нь эхнээсээ л муу байх юм бол хүсэж тэмүүлж болох сайн зүйл эсвэл гажуудуулж болох сайн хүсэл тэмүүллээр өөрийгөө хангаж чадахгүй. Эдгээрийг аль алийг нь тэр сайнаас л олж авдаг. Тэгвэл энэ эцэстээ муу нь анхнаасаа л бидаас нь тусгаар зүйл байгаагүй гэсэн үг болж байна. Муу нь өөрөө сайн хүчин захирагдаж буй энэ ертөнцийн л нэг хэсэг нь юм. Мууг өөрийг нь сайн хүч эсвэл аль альнаас нь дээгүүр оршдог ямар нэгэн хүч бүтээсэн. Үүнийг бүр энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Муу хүч нь муу байхын тулд эхлээд өөрөөрөө оршин тогтнож байх ёстой бөгөөд оюун ухаантай бас хүсэл зоригтой байх ёстой. Гэхдээ оршин тогтнох оюун ухаан хүсэл зориг нь бүгд сайн зүйл. Тийм учраас тэр тэдгээрийг сайн хүчнээс авах ёстой болж байна. Бүр муу байхын тулд тэр өрсөлдөгчөөсөө эдгээрийг зээлэх эсвэл хулгайлах ёстой болж байна. Христэд итгэгч нар яагаад чөтгөрийг дандаа уналтад орсон тэнгэр элч гэж хэлдгийг одоо та ойлгож байна уу? Энэ бол зөвхөн жаахан хүүхдэд зориулсан түүх биш ээ. Учир нь тэд үнэндээ бол чөтгөр анханасаа оршин байсан нэгэн биш, харин шимэгч гэдгийг мэдэж байсан юм. Бузар мууг үргэлжлүүлэх боломжийг олгодог хүч нь түүнд сайнаас өгөгдсөн юм. Муу хүнийг чамгүй сайн муу хүн болоход тусалдаг бүх зүйл, өөрөөр хэлбэл шийдэмгий байдал, ухаалаг байдал, сайхан дүрдүрх, бие даасан байдал гэх мэт зүйлүүд нь бүгд сайнны дотор байдаг зүйлс. Тийм учраас дуализм буюу хоёрдмол үзэл утга учиргүй байх боломжгүй зүйл гэдэг нь харагдаж байна. Гэхдээ жинхэнэ Христ итгэл бишрэл нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү дуализмд ойртдог гэдгийг би бүрэн хүлээн зөвшөөрдөг. Шинэ гэрээг анх нухацтай уншихад намайг гайхшруулсан нэг зүйл бол үхэл, өвчин, нүглийн цаадах хүч гэж тооцогддог агуу муу ёрын сүнс болох орчлон дах хар хүчний тухай олонтоо өгүүлж байсан явдал юм. Христэд итгэгч нар энэ харанхуй хүчийг Бурхан бүтээсэн гэж үздэг бөгөөд анх түүнийг сайнаар бүтээсэн боловч хожим бузар муу болж өөрчлөгдсөн гэж үздэг. Яг үүгээрээ дуализм үзлээс ялгарч байгаа юм. Энэ орчлон ертөнцийн хоёр хүч дайтаж байна гэдгээрээ Христ итгэл үнэмшил нь дуализм буюу хоёрдмол үзэлтэй санал нийлдэг. Гэхдээ ялгаатай нь энэ дайн бол хоёр тусдаа бие даасан оршихуй хоорондын дайн гэж үзэхгүй байна.
Харин үүнийг иргэний дайн бослого гэж хэлэх ёстой бөгөөд бид тэрслэн босогчдын эзэлсэн орчлон ертөнцийн нэг хэсэгт амьдарч байна гэж боддог. Бидний амьдарч байгаа дэлхий бол тэрхүү дайснуудад эзлэгдсэн газар нутаг юм. Христ итгэл бишрэлийн түүх бол бүхэлдээ хууль ёсны хаан нь энэ газар дээр хэрхэн бууж ирсэн тухай түүх юм. Энэ нь Есүс энэ газар дээр махан бий болж ирснийг хэлж байна. Улмаар тэрээр дайсныг устгах томоохон ажиллагаанд оролцохыг та бүхэн болон биднээс уриалж байна. Цуглаанд очих үедээ та манай талын анд нөхдийн илгээж буй нууц радиог барьж сонсох боломжтой. Тэм учраас дайснууд биднийг цуглаанд очуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Ингэхийн тулд тэр бидний бардам зан, залхуурал, хэт мэдэмхий байдлыг ашигладаг. Хэн нэг нь надаас та одоо ийм цаг үед амьдарч байж эртний өнөөх эвэртэй, туйраатай чөтгөрийн тухай дахиад ярьж өгөх гэж байгаа юм уу гэж асууна гэдгийг би мэдэж байна. Ийм цаг үе гэдэг нь энд ярьж байгаа асуудалтай ямар хамаатайг би мэдэхгүй байна. Бас би чөтгөр үнэхээр эвэртэй юу, туйраатай юу, яаж харагддаг вэ гэдгийг ч мэдэхгүй. Гэхдээ би нэг зүйлийг мэдэж байна. Чөтгөрийг үнэхээр сайн мэдхийг хүсэж байгаа хүн байгаа бол би тэр хүнд та санаа зовох хэрэггүй. Та үнэхээр мэдхийг хүсэж байгаа бол мэдэх болно. Гэхдээ танд таалагдах хэсэг нь тустай хэрэг гэж хэлэх байна. 3 дугаар бүлэг. Төсөөлшгүй хувилбар. Үүнчлэн Христэд итгэгчид хорон муу хүч өөрийгөө энэ ертөнцийн ханхуу болгосон гэдэгт итгэдэг. Тэгвэл мэдээж эндээс тэгээд эн чинь Бурхны хүсэлтэд нийцж байгаа юм уу? Эсвэл үгүй юм уу? Гэсэн асуулт гарч ирэх байх. Хэрвээ энэ нь Бурхны хүсэлтэд нийцэж байна гэх юм бол тэгвэл их хачирхалтай бурхан байх нь гэж та хэлэх байх. Харин эсвэргээрээ энэ нь Бурхны хүслийн эсрэг зүйл байсан гэж хэлэх юм бол ямар нэг зүйл туйлын дээд эрх мэдэлтэй оршихуйн хүслийн эсрэг байж чадна гэж үү гэж та асуух байх. Эрх мэдэл бүхий байр суурин дээр байж үдсэн хүмүүс бол альва зүйл хэрхэн нэг талаараа таны хүслийн дагуу байгаа хэрнээ бас нөгөө талаараа таны хүслийн эсрэг байж болдгийг та мэдэх байх. Жишээлбэл ээж хүн хүүхдүүдэд ингэж хэлж болох юм. Өнөөдрөөс эхлэн би чиний хичээлийн өрөөг цэгцлэхгүй. Одооноос эхлээд чи өөрөө өрөөгөө цэгцэл сурах хэрэгтэй. Дараа өдрийн орой ээж нь дээш гарч өрөөг шалгатал шалан дээгүүр чихмэл бамбрууш бэх Франц хэлний дөрмийн ном хөглөрч байгааг харах болно. Тэр ээж үүнийг хүсээгүй. Харин хүүхдүүдээ илүү эмх цэгцтэй байгаасай л гэж хүсэж байсан. Гэхдээ түүний энэ хүсэл нь хүүхдүүдийг эмх замраагүй байж чадах эрх чөлөөгөөр хангаж өгч байна. Цэргийн газар, албан газар, сургууль дээр ч үүнтэй ижил асуудал үүсдэг. Та хүмүүст сайн дураараа ямар нэгэн зүйл хийх боломжийг олгох үед тэдний зөвхөн талан л үүнийг хийдэг. Хэдийгээр та үүнийг хүсээгүй гэдэг нь тодорхой боловч таны хүслийн улмаас болсон зүйл гэж харж болно. Орчлон ертөнцид ч мөн адил байх болов. Бурхан чөлөөт хүсэл зориг бүхий оршихуунуудыг бүтээсэн. Эрх чөлөөтэй байна гэдэг нь зөв явж чадна, бас буруу явж чадна гэсэн үг. Зарим нь хүн хэдийгээр эрх чөлөөтэй байсан ч буруу зүйл хийх ямар ч боломжгүй оршихуугаар бүтээгдсэн мэт төсөөлж байж болох юм. Гэхдээ миний хувьд бол тийм байх боломжгүй. Альва зүйл сайн байх нь чөлөөтэй бол бас муу байх нь ч чөлөөтэй байдаг. Бас чөлөөт хүсэл зориг нь бузар мөг боломжтой болгосон зүйл юм. Тэгвэл яагаад Бурхан тэдэнд чөлөөт хүсэл зориг өгсөн юм бэ? Учир нь чөлөөт хүсэл зориг нь хэдийгээр хорон мөг боломжтой болгодог ч гэсэн нөгөө тээгүүр хайр, сайн сайхан, баяр баясгаланг бий болгодог цорын ганц зүйл юм. Машин шиг ажилдаг амьтад бүхий автомат ертөнцийг бүтээх нь үнцэнтэй зүйл бишээ. Бурхны хамгийн дээд бүтээлүүддээ өгөхийг хүсдэг аз жаргал бол хайр, баяр баясгалангийн оргилд Бурхантай болон өөр хоорондоо эрх чөлөөтэйгээр сайн дураараа нэгдэх явдал юм. Бурхантай нэгдэж өөр хоорондоо ч эв нэгдэлтэй байх үед төрөх аз жаргал. Энэ дэлхий дээрх хамгийн тансаг хайр болох эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэл хүртэл үүнтэй харьцуулах юм бол ус эсвэл сайндаа сүйтэй л адилхан зүйл юм. Энэ аз жаргалыг олж авахын тулд тэдэнд эрх чөлөө хэрэгтэй байсан. Мэдээжийн хэрэг тэд эрх чөлөөгөө буруугаар ашиглавал юу болохыг Бурхан мэдэж байсан. Гэхдээ энэ нь түүний хувьд эрсдлийг үрээдж балтугай олж авах ёстой үнцэнтэй зүйл байлаа. Магадгүй бид түүнтэй санал нийлэх хүсэлгүй байж болох юм. Гэхдээ Бурхантай санал нийлэхгүй байх нь хэцүү зүйл юм. Учир нь тэр бол таны бүх сэтгэх чадварын их сурвалж шүү дээ. Усны урсгал ундаргаасаа өндөрт гарах боломжгүй шиг тэр буруу та зөв байх боломжгүй. Түүнтэй маргаж байхдаа ч та өөрт чинь маргах чадварыг өгсөн тэрл хүчний эсрэг маргаж буй хэрэг юм.
Үнэн дээр энэ нь та сууж буй мөчрөө тайрч байгаатай адилхан хэрэг. Хэрвээ Бурхан одоо энэ дэлхий дээр бий болж байгаа дайн дажныг чөлөөт хүсэл зоригийн төлөөх төлөөс гэж үзэж байгаа бол өөрөөр хэлбэл зүгээр утсан хүүхэлдэйнүүдийн ертөнц биш. Эрх чөлөөт хүсэл зориг бүхий бүтээлүүд сайныг үлдэж эсвэл хор хөнөөл учруулж чадах тийм ертөнцийг жинхэнэ чухал үйл явдал өрнөж чадах амьд ертөнцийг бий болгохын тулд тэдэнд эрх чөлөөт хүсэл зоригийг өгсөний төлөөс гэж байгаа бол бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрв та чөлөөт хүсэл зориг гэж юу болохыг ойлгол хэн нэгний Бурхан яагаад бүтээлээ ийм амархан мууддаг материалаар бүтээсэн юм бэ гэсэн асуулт ямар тэнэг асуулт болохыг ойлгох болно. Сайн материалаар бүтээгдсэн бүтээл илүү ухаалаг, илүү хүчтэй, илүү эрх чөлөөтэй байж тэр хэмжээгээрээ зөв замаар явбал илүү сайн болно. Харин буруу замаар явбал уламд ордох болно. Үхэр сайн, муу байна гэж байхгүй. Гэхдээ нохооны хувьд бол үхэрнээс арай илүү сайн эсвэл муу байх боломжтой. Нөгөө талаар балчир хүүхдийн хувьд нохооноос илүү сайн эсвэл илүү муу байх боломжтой. Насанд хүрсэн хүн ч гэсэн хүүхдээс илүү сайн эсвэл муу байх боломжтой. Тэгвэл гойд суу тухайтай насанд хүрсэн хүний хувьд ямар байх вэ? Бүр цаашлаа супер юр бусын хүнийг бүтээсэн бол дэлхий дээрх бусад ямар ч бүтээлүүдээс хавьгүй илүү сайн эсвэл илүү аимшигтай муу байх боломжтой байна. Харанхуйн хүч хэрхэн уналтанд орсон бэ? Энэ бол хүн төрөлхтөн хариулах боломжгүй асуулт гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ хүн төрөлхтөнд бас уналтад орж байсан туршлага бий учраас үүн дээр үндэслэн уламжлал бүхий үндэслэлтэй таамаглалыг дэвшүүлж болох юм. Амь хүнээ чухалчлах үед та өөрийгөө өргөмжлөх, гол цөмөнд байхыг хүсэх, яг үнэндээ Бурхан байхыг хүсэх боломжтой гэсэн үг. Энэ бол даруй сатаны үйлдэлсэн нүгэл байсан бөгөөд тэрээр хүн төрөлхтөнд анх зааж өгсөн зүйл нь энэ байлаа. Зарим хүмүүс хүн төрөлхтний уналт бэлгийн завхралтай холбоотой гэж үздэг боловч үнэндээ тийм биш. Эхлэл номонд гардаг түүх нь хүн төрөлхтний бэлгийн завхрал нь уналтын дараа болсон зүйл учраас энэ нь уналтын шалтгаан нь биш харин үр дагавар байсан гэдгийг харуулдаг. Сатан бидний анхны өвөг дээдсийн толгойд бид ч бас Бурхан шиг байж болно гэсэн санааг оруулсан юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө бүтээсэн, бие даасан, өөрсдөдөө эзэн болж Бурханаас тусдаа Бурханы оролцоогүйгээр аз жаргалыг бүтээж чадна гэсэн үг. Энэ бүх найдваргүй оролдлогын үр дүнд мөнгө, ядуурл, эрх мэдлэр хөөцөлдөх, дайн дажин, бие үнэлэх, анги давхаргын ялгаа, эзэнт гүрэн, боолчлолын түүх эхэлсэн бөгөөд энэ нь өөрийг нь аз жаргалтай болгож чадах Бурханаас өөр зүйлийг хайж олох гэж оролдсон хүн төрөлхтний урт аимшигтай түүх юм. Энэ оролдлого хизээч амжилтанд хүрч чадахгүй байгаа нь дараах шалтгааны улмаас юм. Хүн хөдөлгөөрийг зохион бүтээсэн шиг Бурхан бас биднийг бүтээсэн. Жишээлбэл автомашин түлш хийж байж явхаар бүтээгдсэн учраас өөр зүйл хийгээд ажиллахгүй. Үүнчлэн Бурхан бас хүнийг түүнгүүгээр ажиллахгүй байхаар бүтээсэн. Тэр бидний сүнсийг хөдөлгөх түлш бас бидний сүнсийг тэжээх хүнс тэжээл болсон. Бурханаас өөр түлш, хоол тэжээл гэж үгүй. Тийм учраас итгэл үнэмшил байхгүй хэрнээ зүгээр зөнгөөрөө биднийг аз жаргалтай болгож өгөөч гэж Бурханаас гуйх нь утгагүй зүйл юм. Бурхан бидэнд өөрөөс нь ангид тусдаа ямар нэгэн аз жаргал, амар амгалан өгч чадахгүй. Яагаад гэвэл Бурханаас ангид ийм зүйл гэж байхгүй. Энэ бол түүхийг тайлах түлхүүр юм. Хүн үнэхээр их хүч зарцуулсан. Олон ч соёл иргэншлүүдийг байгуулсан. Гайхамшигтай тогтолцоонуудыг бий болгож чадсан. Гэхдээ тэр болгонд ямар нэгэн зүйл буруу болж байсан. Зарим аимшигтай зан чанараасаа болж үргэлж хувиа хичээсэн харгас хэрцгий хүмүүсийг тэргүүн болгон залж эцэст нь эргээд зовлон суурил руу гулсдаг. Үнэхээр хүн гэсэн машин хэдийн эвдэрсэн. Хүний эхлэл нь сайн мэт байдаг боловч цаашаа даруун сайн явах мэт байх боловч төд удалгүй эвдэрдэг. Учир нь тэд хүн гэсэн энэ машиныг буруу түлшээр хөдлөхийг оролдож байна. Хүн төрлөختн сатаны хийж өгсөн зүйл бол ердөө л энэ. Тэгвэл Бурхан юу хийж өгсөн бэ? Юуны өмнө тэр бидэнд ухамсар, зөв буруугийн талаарх мэдрэмжийг үлдээсэн. Түүхэн цаг үеийн туршид хүмүүс үүнийг дагахыг хичээсэн. Зарим нь бусдаасаа илүү шаргуу хичээсэн. Гэхдээ тэдний хэн ч амжилтад хүрч чадаагүй. Хоёрдугаарт Бурхан миний сайхан мөрөөдөл гэж нэрлэдэг тэр зүйлийг хүн төрлөختөнд илгээсэн. Энд хэлж байгаа сайхан мөрөөдөл гэдэг зүйл бусад шашнуудад тархсан байдаг хачирхалтай түүх юм. Тэр нь үхээд амилсан мөн үхлээрээ дамжуулан хүнд шин амийг өгдөг тэр Бурханы талаарх түүх юм. 3 дугаарт
Бурхан нэгэн үндэснийг онцгойлон сонгож хэдэн зуун жилийн турш өөрийнхөө ямар бурхан болохыг тэдэнд харуулж толгойд нь суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл цорын ганц бурхан байдаг бөгөөд тэр зөвийг хүсдэг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бурханаар сонгогдсон тэр онцгой үндэстэн бол даруй еврей үндэстэн юм. Энэ үйл явцыг харуулсан ном бол Хуучин гэрээ. Гэвч дараа нь үнэхээр цочирдмаар үйл явдал тохиолдсон. Евдээчүүдийн дундаас гэнэт нэгэн гэр гарч ирээд өөрийгөө бурхан хэмээн ярьж эхэлжээ. Тэрээр мөн өөрийгөө хүмүүсийн нүглийг уучлах хэрэг мэдлэлтэй гэж хэлж байв. Тэр мөн өөрийгөө үргэлж оршиж байсан гэж хэлж байсан. Мөн эцсийн цаг үед дахин ирж ертөнцийг шүүнэдгээ хэлж байсан юм. Энд нэг зүйлийг тодорхой болгох шаардлагатай. Энэ тэгт эсвэл пантеист үзэлтнүүдийн дунд хэн нэгэн хүн гарч ирээд өөрийгөө бурханы нэг хэсэг эсвэл бурхантай нэг гэж хэлж байх юм бол энэ нь тийм хачирхалтай сонсогдохгүй. Гэтэл энэ нэгний хувьд өөрөө евдээ хүмүүсийн нэг учраас түүний ярьж байгаа бурхан нь пантеист маягийн бурхан биш. Евдээ хүмүүсийн хэлээр бурхан гэдэг нь энэ орчлон ертөнцийг бүтээсэн бүх юмсийн дээгүүр ангид тусдаа оршдог бурхан юм. Энэ утгаар нь харах юм бол өөрийнхөө талаар түүний хэлж байсан үгс хүний амнаас гарч байсан хамгийн цочирдом үгс байсан гэдгийг та ойлгож байгаа байх. Түүний тунхаглаж байсан үгүүдийн дунд одоо бид байнга сонссоор байгаад утгыг нь ойлгохоос болчихсон. Зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болчихсон бас нэг үг байсан нь даруй нүглийн уучлал байсан юм. Тэр ямар ч нүглийг уучлах болно гэдгээ хэлсэн. Хэрвээ ийм үгийг хэлж байгаа нэг нь өөрөө бурхан биш л бол энэ нь үнэхээр аливаа хошин зүйл болно. Бидний ойлголтоор бол өршөөл уучлал гэдэг зүйл нь хохирол амссан нэг нь хохирол учруулсан нэгэндээ үзүүлдэг зүйл. Жишээлбэл чи миний хөл дээр гიშгвэл би чамайг уучлана. Чи миний мөнгийг хулгайлсан бол би чамайг уучлана. Гэтэл хэн нэг нь өөрийнх нь биш бусдын хөлийг гიშгсэн. Өөрийнх нь биш бусдын мөнгийг хулгайлсан хүнд би чамайг өршөөлөө хэмээн зарлах юм бол бид үүнийг юу гэж бодох ёстой вэ? Ингэж авиралсныхын төлөө хамгийн ийдгээр хандлаа гэхтэл бид сайндаа л бүдүүлэг хэрэг гэж хэлэх байх. Гэвч Есүс яг ингэж үйлдэлсэн юм. Тэрээр хүмүүст нүгэлч нь уучлагдсан гэдгийг зарлаж байсан. Ингэхдээ хохирогч талын санаа бодлыг асуугаагүй. Тэр огтхон ч эргэлзэх зүйлгүйгээр өөрөө хамгийн том хохирогч мэт үйлдэж байсан. Энэ нь тэр зөвхөн бурхан байх тохиолдолд л боломжтой зүйл юм. Учир нь хүмүүсийн үйлдэлсэн бүх нүгэл зөвхөн бурханы хуулийг зөрчиж түүний хайрыг шархлуулж байсан. Гэхдээ бурхан биш хэрнээ ийм үгийг хэлсэн байх юм бол түүхэнд гарчиж байсан бусад ямар ч хүнтэй харьцуулшгүй мулгуу бардам хүн байна гэж хэлэхээсөөр аргагүй. Гэхдээ хамгийн гол хачирхалтай зүйл юу вэ гэх юм бол хэдийгээр Есүсийг эсэргүүцэгч хүмүүс байсан ч гэсэн сайн мэдээг унших үедээ түүнээс ямар нэгэн тэнэглэл бардам байдлыг мэдэрдэггүй явдал юм. Ямар ч ойлголтгүйгээр анх удаа уншиж буй хүмүүсийн хувьд ч бүрч ийм зүйлийг харах боломжгүй. Есүс Христ өөрөө би зүрх сэтгэлдээ даруй дөлгөөн билээ гэж хэлсэн. Бид ч түүний ингэж хэлсэнд шууд итгэдэг. Гэсэн хэрнээ зүгээр нэг хүний амнаас гарахааргүй даруй биш гэхээр үгүүдийг тэр олонтоо хэлж байсан боловч тэдгээр нь бидэнд даруй биш байна гэсэн сэтгэл огт төрүүлдэггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл хүмүүсийг би Есүсийг маш өндөр ёс суртахууны сургаалыг заадаг багш гэж хүлээн зөвшөөрч чадах боловч харин өөрийгөө бурхан гэж хэлж байгааг нь хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн утгагүй тэнэг зүйл хэлэхээс сэрэмжлүүлж байгаа юм. Бид ингэж хэлэх боломжгүй. Зөвхөн хүн хэрнээ Есүсийн хэлж байсан шиг ярьж хэлж байлаач тэр хүн агуу өндөр ухамсарын багш болж чадахгүй. Тийм хүн галзуу эсвэл сэтгцийн өвчтөй нэгэн болж таарна. Эсвэл тамаас ирсэн чөтгөр байж таарах байх. Одоо та сонголтоо хийх ёстой. Энэ нэгэн үнэхээр бурхны хүү байсан бөгөөд одоо ч бурхны хүү хэвээр байна. Эсвэл зүгээр нэг галзуу эсвэл түүнээс ч дор нэгэн байсан. Та түүнийг мулгуу нэгэн гэж үзээд амийг нь таглаж болно. Бас чөтгөр хэмээн үзэж нулимаад алгадаж болно. Эсвэл түүний хөлд унаад эзэн минь, бурхан минь хэмээн дуудаж болно. Гэхдээ ямар тач тэр хүн төрлөختний агуу багш энэ тэр гэсэн утгагүй зүйлийг хэлэхгүй байцгаая. Учир нь тэр анхнаасаа л бидэнд ингэж харуулаагүй. Түүнд өөрийгөө ингэж ойлгуулах гэсэн санаа огт байгаагүй. 4-р бүлэг. Төгс гэмшил. Одоо бид аимшигтай өөр сонголтын өмнө тулж ирээд байна. Бидний яриад байгаа энэ нэгэн нь яг л өөрийнх нь хэлж байсан шиг бурхан эсвэл галзуу бүр түүнээс ч дор нэгэн байсан болж таарч байна. Гэхдээ намайг харахад тэр бол галзуу нэгэн эсвэл чөтгөр биш байсан тодорхой байна.
Тиймээс эцэст нь энэ нь үнэхээр хачирхалтай, цочирдмоор, боломжгүй байсан ч бид түүнийг бурхан байсан. Одоо ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг. Бурхан дайсныхаа гарт эзлэгдсэн энэ дэлхий дээр хүн төрхөөр бууж ирсэн нь тэр байв. Тэгвэл энэ бүхний зорилго нь юу байсан бэ? Тэр юуны тулд ирсэн юм бэ? Мэдээж тэр зааж сурахын тулд ирсэн. Гэхдээ шинэ гэрээний Библи болон бусад бичвэрүүдийг харах юм бол тэнд өөр нэг зүйлийн талаар, өөрөөр хэлбэл түүний үхэл болон амьлалтын талаар үргэлжлүүлэн ярьж байсныг бид олж хардаг. Христэд итгэгчид хамгийн гол санаа энд л агуулгадж байна гэж боддог. Зовлон эдэлж эцэст нь алуулах. Тэр яг үүнийг гүйцэлдүүлэхээр энэ газар дээр ирсэн. Би Христэд итгэгч болохоос өмнө Христэд итгэгч хүн хамгийн түрүүнд Христийн үхлийн утга учирын талаарх онцгой нэгэн онолд итгэх ёстой гэж боддог байсан. Тэр нь Бурхан байр сууриа орхиж агуу их урвалттай нэгдсэн хүнийг шийтгэхийг хүсэж байсан боловч Христ сайн дураараа тэдний шийтгэлийг өөр дээрээ авч улмаар хүн шийтгэлээс мултарсан гэсэн энэ онол байв. За мэдээж энэ онол одоо бол миний хувьд өмнөх шиг ёс суртахуунгүй тэнийг юм шиг санагдхаа болсон. Гэхдээ миний яг хэлхийг хүссэн зүйл бол энэ биш. Хожим би энэ онолч бай, бас бусад онолууд ч бай. Тэдгээрийг энэ бол Христ итгэл үнэмшил гэж хэлэх боломжгүй гэдгийг ойлгосон юм. Харин Христийн үхэл ямар нэгэн байдлаар биднийг Бурхантай зөв харилцаатай болгож бидэнд шинэ эхлэлийн үндсийг тавьж өгсөн. Энэ бол Христ итгэл бишрэлийн гол цөм гэж би хэлэх байна. Бурхантай харилцах зөв харилцаа шинэ эхлэл. Энэ нь хэрхэн яаж биелсэн тухай онолууд бол тусдаа ярих асуудал. Христийн үхэл хэрхэн яаж үр нөлөөгөө үзүүлсэн талаар олон янзын онол байдаг. Гэхдээ ямар тач түүний үхэл ямар үр нөлөө үзүүлсэн тал дээр бүх итгэгчид санал нэг байдаг. Үүнтэй төстэй нэг зүйлийн талаар жишээ татъя. Эрүүл ухаантай хүн мөн л бол ядарсан, өлссөн үедээ хоол идэх нь тустай гэдгийг мэддэг. Гэхдээ уураг, витамины тухай орчин үеийн хоол тэжээлийн онол бол тусдаа өөр зүйл юм. Витамины тухай эдгээр онолууд гарахаас өмнө бол хүмүүс эрч хүч авахын тулд хоол идэж байсан. Үүнчлэн Христийн үхлийн талаарх онолууд нь зөвхөн Христ итгэл үнэмшил биш. Тэдгээр нь Христийн үхэл хэрхэн ажилдгийг л тайлбарлаж буй хэрэг юм. Христэд итгэгчид эдгээр онолуудын ач холбогдлын талаар өөр үзэл бодолтой байдаг. Миний харьяалагддаг Английн Англикан сүмж тэдгээрийн алийг нь ч энэ бол хамгийн зөв хариулт гэж үздэггүй. Харин Ромын католик сүм үүнээс арай илүү цааш явж зарим талаараа радикал байр суурь баримталж байна. Гэхдээ Христийн үхэл өөрөө ямар үр дүнтэй вэ гэдэг нь теологчдын санал болгож буй аливаа тайлбараас хавьгүй илүү чухал гэдгийг л би энд хэлж байна. Үнэн дээр ямар ч тайлбар нь хизээч бодит байдалтай бүрэн нийцсэн хариулт болж чадахгүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрөх байх гэж би бодож байна. Гэхдээ номны эхэнд ч бас ингэж хэлж байсанчлан би жирийн нэг итгэгч хүн учраас үүнээс илүү гүнзгий зүйлийг ярихгүй. Харин Христийн үхэл ямар үнцэнтэй зүйл байсныг би хувьдаа юу гэж харж байгаагаа л хуваалцах болно. Миний бодлоор тэдгээр онолуудыг бид заавал хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Та нарын ихэнх нь Джинс эсвэл Эдингтоныг уншсан байх гэж найдаж байна. Тэд атом болон түүнтэй төстэй зүйлсийг тайлбарлахдаа уншигчид толгой дотор төсөөлж чадхаар дүрслэн харуулсан байдаг. Гэхдээ тэдний ингэж дүрсэлсэн зураг нь эрдэмтдийн яг итгэдэг зүйл нь биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зөв байх. Эрдэмтдийн итгэдэг зүйл бол математикийн томьёо юм. Тэдгээр зургууд нь зөвхөн томьёог ойлгоход туслах зорилгоор л гаргасан зүйл учраас математикийн томьёоны нэг адил үнэн байж чадахгүй. Зурагнууд нь жинхэнэ атомуудыг харуулахгүй. Зөвхөн ижил төстэй зүйлийг л харуулж буй хэрэг юм. Тэдгээр нь зөвхөн жинхэнэ зүйлийг ойлгоход тусламж болох зорилготой зүйл. Хэрвээ тусламж болохгүй бол орхиход л болно. Атом гэдэг нь өөрөө зөвхөн математикийн аргаар л илэрхийлэх боломжтой зүйл болохоос биш, зургаар илэрхийлэх боломжгүй. Бид ч бас одоо яг ийм байдалд байна. Христийн үхэл гэдэг бол бидний ухаанаар төсөөлж чадхааргүй ямар нэгэн зүйл бидний ертөнцийг нүхлэн орж ирсэн түүхэн цэг гэдэгт бид итгэдэг. Хэрвээ бид өөрсдийн ертөнцийг бүрдүүлж буй атомуудыг ч дүрслэн зурж чадахгүй бол үүнийг дүрсэлж чадахгүй байх нь бүр мэдээжийн хэрэг юм. Тиймээс энэ үйл явдлыг бүрэн ойлгочихлоо гэж бодож байх юм бол энэ нь утгагүй хэрэг болно. Үннийг хэлэхэд энэ үйл явдал бол бидний төсөөлж чадхааргүй, бүтээгдээгүй байгалаас гадуур зүйл юм.
Яг л аянга цахилгаан цахилдагтай адилхан зүйл байсан. Тийм учраас хүний ертөнцид амьдарч байгаа бид үүнийг ойлгохгүй гэж хэлж байгаа юм. Тэгвэл эргүүлээд нэгэнт хүн ойлгож чадахгүй зүйл юм бол энэ нь бидэнд ямар ашигтай юм бэ гэж асууж болох юм. Үүнд амархан үгээр хариулах юм бол ийм байна. Хоол хүнс биднийг яг яаж шимт хижээлээр хангаж байдгийг бид мэдэхгүй ч хоолоо идэж л байдаг. Үүнчлэн Христийн гүйцэтгүүлсэн үйлс бидэнд яг хэрхэн үр нөлөөгөө үзүүлж байдгийг мэдэхгүй байсан ч бид үүнийг хүлээн авах боломжтой. Яг үнэндээ бол хүн Христийн гүйцэтгүүлсэн үйлсийг хүлээн зөвшөөртлөө энэ нь хэрхэн ажиллаж үр дүнгөө өгдгийг мэдэж чадахгүй гэдэг нь гарцаагүй. Христ бидний төлөө өгсөн. Түүний үхэл бидний нүглийг угааж, түүний үхлээр үхлийн хүч ялагдсан гэдгийг бид сонссон. Энэ бол томьёо гэсэн үг. Энэ бол Христ итгэл үнэмшил. Бидний итгэх ёстой зүйл бол энэ. Харин Христийн үхэл энэ бүхнийг хэрхэн гүйцэлдүүлсэн гэдгийг тайлбарлахын тулд хүний бий болгосон альва онол нь миний бодлоор хоёр дахь зүйл юм. Хэрвээ тэдгээр онолууд бидэнд тусламж болж чадахгүй бол зүгээр л хойш нь тавихад болно. Бас тус болж байлаач гэсэн жинхэнэ бодит зүйлтэй нь андуурч болохгүй. Гэхдээ эдгээр онолуудын заримыг нь бид үзэх ёстой. Хүмүүсийн хамгийн их сонсдог, хамгийн алдартай онол бол миний хэлсэнчлэн Христ сайн дураараа бидний өмнөөс шийтгэлийг авснаар бид өршөөлийг хүртсэн гэсэн энэ онол юм. Гадна талаас нь харах юм бол энэ их тэнэг санагдахар зүйл. Учир нь хэрэв Бурхан биднийг өршөөх бодолтой байсан бол зүгээр л өршөөн биз яагаад заавал гэмгүй нэгнийг оронд нь шийтгэж байж үүнийг гүйцэлдүүлсэн юм бэ гэж асуух байх. Энд яригдж байгаа шийтгэл гэдэг зүйлийг бид зөвхөн анхан шатны шүүх, өөрөөр хэлбэл цагдаа шүүхийн хэмжээнд л бодох юм бол энэ нь ер нь л ойлгомжгүй зүйл мэт санагдана. Харин үүний оронд та үүнийг өр гэдэг зүйлтэй адилтгаж харах юм бол өөрөөр хэлбэл мөнгөтэй нэг нь мөнгөгүй нэгнийхээ өрийг өмнөөс нь төлж өгч байгаагаар харах юм бол ойлгомжтой болж эхэлнэ. Эсвэл үүнийг нүглийн төлөөсөө төлөх, шийтгэл гэж үзэхийн оронд харин төлбөр тооцоог нь барагдуулах, зардлыг нь хариуцах, илүү ерөнхий утгаар нь хэлэх юм бол сайхан сэтгэлтэй нэг нь санхүүгийн бэрхшээлд орсон, эсвэл нүхэн дунсан найздаа тусалж хүндрэлээс нь гаргаж өгөх гэх мэт нийтлэг ажиглагддаг зүйлүүдтэй зүйрлэж болно. Одоо хүн төрлөختөн ямар нүхэнд унчхаад байгаа вэ? Хүн биеэ дааж өөрийнхөө хөл дээр зогсох гэж оролдсон бөгөөд өөрийнхөө эзэн нь юм шиг аашилсан. Өөрөөр хэлбэл уналтанд орсон хүн бол зүгээр л нэг жаахан сайжруулахад л болохоор дутууд улмиг байгаа оршихуй биш, харин гардах зэвсгээ хаях ёстой тэрслэгч юм. Бууга хаяж гараа өргөн уучлаарай гэж хэлээд буруу замаар явснаа ухаарч амьдралаа дахин эхлэхэд бэлтгэх нь энэ нүхнээс гарах цорын ганц арга зам мөн. Энэхүү бууж өгөх, өөрөөр хэлбэл хурдтайгаар ухрах үйл явцыг Христэд итгэгчид гэмшил гэж нэрлэдэг. Гэхдээ гэмшил гэдэг зүйл бол тоглоом наадан болгох зүйл огт биш. Энэ нь зүгээр нэг доромжлолыг хүлээж авахаас хамаагүй хэцүү юм. Энэ нь бид олон мянган жилийн турш өөрсдөө дасгалжуулсаар ирсэн бие тоох байдал, хүсэл зориг гэсэн зүйлүүдэд орхино гэсэн үг. Энэ нь өөрийнхөө нэг хэсгийг дуусгаж буй хэрэг учраас нэг төрлийн үхлийг амсаж буй хэрэг юм. Үнэн дээр гэмшил гэдэг бол зөвхөн сайн хүний хийж чадах зүйл. Гэхдээ энд нэгэн өрх бий. Муу хүн гэмших ёстой. Гэтэл зөвхөн сайн хүн л гэмшиж чадна. Муу хүн байх тусмаа гэмшил хэрэгтэй болох хэрнээ бас муу хүн байх тусмаа гэмших чадвар нь бага байна. Зөвхөн төгс хүн л төгс гэмшилд хүрч чадна. Гэтэл төгс хүн гэмших шаардлагагүй. Гэмшил нь сайн дураараа өөрийгөө даруй болгож нэг төрлийн үхлийг хүлээн зөвшөөрч буй зүйл. Энэ нь авч явахаасаа өмнө Бурхан танаас шаарддаг тийм зүйлч биш. Бас Бурханы сонголтоор таны чөлөөлөгдөж болох зүйлч биш. Гэмшил гэдэг зүйл бол зүгээр л Бурхан руу буцаж буйн илэрхийлэл юм. Хэрвээ та гэмшил гэсэн энэ зүйлгүйгээр өөрийгөө буцаан авахыг Бурханаас хүсэх юм бол буцаж очихгүй хэрнээ буцаж очихыг гуйж байгаатай адилхан зүйл болно. Тиймээс жинхэнэ гэмшил бол Бурханд буцаж очно гэсэн үг. За тэгвэл бид заавал гэмшлийг дамжих ёстой болж байна. Гэвч асуудал юу вэ гэвэл биднийг гэмших шаардлагатай болгодог муу зүйл нь эргээд биднийг гэмших чадваргүй болгодог. Тэгвэл Бурханы тусламжтайгаар бид гэмшиж чадах уу? Тийм ээ. Гэхдээ Бурхан туслана гэдгийг бид ямар утгаар нь ойлгож байна вэ? Бурхан бидний дотор өөрөөсөө жаахныг оруулна гэсэн үг. Жишээ нь тэр биднийг сэтгэн бодох чадвартай болгохын тулд өөрийнхөө энэ чадвараас бага зэргийг өгсөн.
Тэр мөн бидэнд өөрийнхөө хайраас хэсэгхнийг өгсөн учраас бид ч бас хайрлаж чадна. Хүүхдийг анх бичиж сургахдаа гараас нь атгаад хамтдаа бичдэг. Та бичиж байгаа учраас цаасан дээр үсэг бууж байгаа юм. Үүний нэг адил Бурхан хайрлаж бас сэтгэж байгаа учраас, Бурхан бидний гараас атгаж байгаа учраас бид хайрлаж бас сэтгэж байгаа юм. Хэрэв бид уналтанд ороогүй бол бүх зүйл ингээд л хэвийн зөв явах байлаа. Гэвч уналтанд орсон бид харамсалтай нь мөн чанарынхаа дагуу Бурханы хизээж хийхгүй зүйлүүд болох бууж өгөх, зовж, шаналлах, захирагдах, үхэх гэсэн явцыг дамжих ёстой болсон бөгөөд үүнд түүний тусламж хэрэгтэй. Энэ үйл явцыг дамжина гэдэг нь Бурханы өөрийнх нь мөн чанартай огт нийцэхгүй зүйл. Гэтэл Бурханы удирдлага бидэнд хамгийн их хэрэгтэй болж байгаа энэ зам нь өөрөө мөн чанарынхаа улмаас Бурхан хизээж алхаж үзээгүй тийм зам юм. Бурхан зөвхөн өөрт байгаагаа л бидэнтэй хуваалцаж чадна. Гэтэл эдгээр зүйлүүд түүний мөн чанарт, түүнд өөрт нь байхгүй зүйлүүд. Гэхдээ Бурхан хүн болсон гэж үзвэл, жишээлбэл тэр зовж, шаналж, үхчиж чадна. Тийм учраас хүний мөн чанар болон Бурханы мөн чанар хоёр нь нэг хүний дотор нэгдсэн гэж үзэх юм бол сая тэр нэг нь бидэнд тусалж чадхаар болно. Тэр өөрийн хүслээс татгалзах буулт хийж, зовлон эдэлж, нас барж чадсан учраас хүн байсан. Нөгөөтэйгүр тэр бас Бурхан байсан учраас үүнийг төгс гүйцэлдүүлж чадсан. Та бид энэ үйл явцыг туулахын тулд Бурхан өөрөө эхлээд бидний дотор энэ үйл явцыг туулах ёстой гэсэн үг. Гэвч Бурхан үүнийг гүйцэлдүүлэхийн тулд төгс хүн байх ёстой байв. Бурханы оюун ухааны далайгаас туслаар нь хүртсэн учраас бид сая сэтгэж бодож чадаж байгаа. Үүний нэг адил Бурхан үхлийг үзэхээс нааш бид түүний үхлээс хуваалцаж чадахгүй. Бас нөгөөтэйгүр Бурхан өөрөө хүн болохоос нааш үхэж чадахгүй. Тэрээр өөрөө огт зовох шаардлагагүй байсан хэдий ч өмнөөс мань зовлон эдэлж бидний өрийг төлсөн гэдэг нь ийм утга учиртай. Гэхдээ ингэж хэлэх үед зарим хүмүүс Есүс бол хүн төдийгүй бас Бурхан байсан юм бол зовлон шаналл, үхлэн түүний хувьд тийм ч хэцүү зүйл байх боломжгүй. Тийм учраас эдэлсэн гэж хэлж байгаа үхэл зовлон нь тийм үр дүнтэй зүйл байж чадах уу хэмээн гомдлох аястай байдаг. Мэдээж хүмүүс үүнийг талархах сэтгэлгүй, харанхуй бүдүүлэг байгаа хэрэг гэж зэмлэх байх. Гэхдээ миний хувьд тэдний ингэж хэлж байгаа нь ямар нэг зүйлийг буруу ойлгосонтой нь холбоотой гэж бодож байна. Мэдээж нэг талаараа тэдний ингэж хэлж байгаа нь зөв. Тэдний ийм байр суурьтай байгаа нь бүр бодож байгаагаас нь ч илүү зөв байж болох юм. Төгс дуулууртай байдал, төгс зовлон шаналл, төгс үхэл нь Есүс Бурхан байсан учраас хялбар байсан бол бас Бурхан байсан учраас л боломжтой байсан юм. Гэтэл ийм зүйлийг шалтгаан болгон түүний дуулууртай байдал, түүний зовлон, үхлийг хүлээж авч чадахгүй гэж байгаа нь маш хачирхалтай зүйл юм. Жишээлбэл багш нэгэнт өөрөө насанд хүрч сайн бичиж чаддаг болсон учраас хүүхдийг бичиж сургахдаа гарыг нь атгаад дагуулan бичиж сургадаг. Мэдээж багш сурагчаасаа илүү хялбархан бас сайн бичиж чадна. Тийм ч учраас хүүхдэд тусалж чадна гэсэн үг. Гэтэл үг бичих нь насанд хүрсэн хүнд бол угаасаа амархан зүйл гэсэн шалтгаанаар багшийн тусламжийг авахаас татгалзаж багшаас өөр хүнээс өөрөөр хэлбэл адилхан үсэг бичиж чаддаггүй хүүхдээр заалганд хэмээн зүтгэх юм бол тэр хүүхдийн сурах явц их л удаашрах байх. Бас нэг жишээ татъя. Би ширүүн урсгалтай голд живж байлаа гэж бодъё. Тэгвэл нэг хөл нь хуурай газар дээр тавиастай байгаа хэн нэг нь намайг аврах гэж гараа сунгах юм бол үхэх гэж байгаа хэрнээ би арай ядан. Энэ чинь шудраг иш байна. Чамд давуу тал байна. Хөл чинь хуурай газар дээр хэвээр байна шүү дээ гэж хашгирах уу? Гэтэл таны давуу тал, шудраг бус гэж хашгираад байгаа энэ зүйл тэр хүний надад тусалж чадах цорын ганц шалтгаан нь юм. Хэрэг та хэрэгтэй байгаа тусламжаа өөрөөсөө илүү хүчтэй нэгнээс л хайхгүй юм бол өөр хаанаас хайх вэ? Энэ бол Христэд итгэгч нарын нэрлдэг цагаатгал гэдэг зүйлийг харах миний арга зам юм. Гэхдээ энэ бол зүгээр нэг зураг, өөрөөр хэлбэл зүйрлэл гэдгийг санаарай. Энэ зүйрлэлийг бодит зүйл гэж битгий андуураарай. Хэрвээ танд тусламж болохооргүй санагдаж байвал зүгээр л орхиход болно. 5 дугаар бүлэг. Практик дүгнэлт. Христ төгс дуулууртай байж өөрийгөө бүрэн төгс дорд болгосон. Тэр Бурхан байсан учраас үүнийг төгс гүйцэлдүүлж чадсан. Тэрээр мөн хүн байсан учраас дуулууртай байж өөрийгөө дорд болгож чадсан.
Христэд итгэгч нар Христийн өөрийгөө дорд болгосон байдал болон түүний эдэлсэн зовлон хуваалцаж байгаа бол мөн үхлийг ялсан ялалтыг нь ч бас хамтран хуваалцагч нар болж чадна гэдэгтээ итгэдэг. Ингэснээр шинэ амийг олж авч түүн дотор төгс болгогдсон бүрэн аз жаргалтай болно гэдэгтээ итгэдэг. Энэ бол зүгээр л түүний сургаалыг дагах ёстой гэдгээс илүү утга учиртай зүйл. Хүмүүс ихэвчлэн ингэж ховсож өөрчлөгдөхийн дараагийн шат нь юу вэ? Хүн байхаас илүү өөр ямар шатанд хүрэх вэ гэдгийг сонирхож асуудаг. Гэхдээ Христ итгэл бишрэлийн хувьд бол хүрэх ёстой тэр үе шатандаа хэдийн хүрсэн. Христийн дотор шинэ хүн бий болох үе шатандаа нэгэнт хүрсэн. Түүн дотор байсан энэ шинэ ам өнөөдөр бидний дотор ч орж ирэх боломжтой. Тэгвэл энэ нь хэрхэн гүйцэлдсэн бэ? Бид өөрсдөдөө байгаа энэ жирийн хуучин амиа хэрхэн олж авсан талаар бодож үзье. Махан биеийн энэ амиа бид хэн нэгнээс, өөрөөр хэлбэл аав, ээж, өвөг дээдсээс авсан бөгөөд үүнд бидний зөвшөөрөл хэрэггүй байсан. Таашаал, өвдөлт, аюулыг дагуулсан хачирхалтай үйл явцаар дамжуулан бид энэ дэлхий дээр мэндэлсэн. Бидний ихэнх нь хүүхэд байхдаа хүн ямар явцыг дамжиж төрдөг талаар олж мэдэх гэж янз бүрээр таамаглаж байсан байх. Хүн бий болох үйл явцын талаар анх сонсох үедээ үүнд итгэж чадахгүй байсан хүүхдүүд ч бий байх. Яагад гэвэл энэ нь өөрөө маш хачирхалтай зүйл учраас тэдний итгэж чадахгүй байгааг буруутгах аргагүй. Гэхдээ энэ үйл явцыг төлөвлөсөн тэр бурхан бол энд яригдж байгаа тэр шинэ амийг хэрхэн түгээхийг төлөвлөсөн яг тэр бурхан юм. Тийм учраас энэ үйл явцыг ч бас хачирхалтай зүйл гэж үзэх нь гайхаад байх зүйл биш ээ. Тэр бэлгийн харилцаа гэдэг зүйлийг төлөвлөхдөө бидэнтэй зөвлөлдөөгүй. Үүнчлэн тэр энэхүү шинэ амийг төлөвлөхдөө ч гэсэн бидэнтэй зөвлөлдөөгүй. Христийн дотор энэ шинэ ам дараах 3 зүйлээр дамжуулан бидэнд түгээгддэг гэж үздэг. Баптизм, итгэл, бас нэг зүйл бол Христэд итгэгч нарын өөрөөр нэрлэж ирсэн ариун нөхөрлөл. Их эзний зоог юм. Баптизм, итгэл, ариун нөхөрлөл энэ 3 бол энгийн нийтлэг арга юм. Гэхдээ энэхүү шинэ ам нь энэ 3-аас өөр арга замаар түгэх ямар ч боломжгүй гэж би хэлэхгүй. Бидэнд ийм онцгой тохиолдлуудын талаар ярих цаг чалга. Үнэн дээр бас энэ талаар мэдлэгч тутна. Хэрв та хэн нэгэнд Эденбург руу хэрхэн очиж болох талаар хэдхэн минутанд тайлбарлах ёстой болох юм бол галт тэргээр яваарай л гэж хэлэх байх. Тэр хүн заваар эсвэл усан онгоцоор явж болох боловч таалав тэдгээрийг санал болгохгүй байх. Гэхдээ ингэж хэллээгээд би энэ 3 зүйлийн аль нэгийг илүү чухалчлах гэсэн санаа байсангүй. Методист чуулганы найз нар маань намайг итгэлийг нөгөө хоёроос нь илүү чухалчилж яриасаа гэж хүсэж байгаа байх. Гэхдээ надад тийм санаа алга. Үнэн дээр Христ итгэлийн онолын хувьд бол танд гурвууланг нь хэлж өгөх учиртай бөгөөд тэгээд ч одоо бидний зорж байгаа зүйлд энэ хангалттай нийцэж байна. Миний хувьд энэ 3 зүйл яагаад шинэ амийг олж авах арга зам байх ёстойг мэдэх боломжгүй. Гэхдээ бие махбодын таашаал болон энэ дэлхийд шинэ хүүхэд төрөх энэ 2 зүйлийн хоорондын уялдаа холбоог хэн нэг нь олж мэдээд надад хэлээгүй бол би өнөө хүртэл мэдэхгүй л байх байсан. Бид бодит байдлыг байгаагаар нь хүлээн авах ёстой болохоос биш, ийм байх ёстой шүү дээ. Бид ийм байна гэж бодож байсан шүү дээ гэж хичнээн үглээд ямар ч нэмэргүй. Энэ 3 зүйл яаж шинэ амийг авах арга зам болж байгааг би сайн мэдэхгүй ч яагаад үүнд итгэж байгаагаа хэлж болж чадна. Есүс бол бурхан байсан, одоо ч байгаа гэдэгт яагаад итгэж байгаа шалтгаанаа би тайлбарлсан. Тэрээр шинэ амийг хүмүүс ингэж хүлээн авах болно хэмээн дагалдагч нартаа зааж байсан ч түүхэн үнэн. Өөрөөр хэлбэл би түүний эрх мэдэлд итгэж байгаа учраас үүнд итгэж байна гэсэн үг. Эрх мэдэл гэдэг үгнээс сүрдэх хэрэггүй. Эрх мэдэлд итгэж байна гэдэг нь итгэж болохоор нэгэн нь ийм үгийг хэлсэн учраас итгэж байна гэдгээс илүү утга агуулаагүй. Үнэн дээр та ямар нэгэн зүйлд итгэж байгаа бол итгэлийнчийн хувьд 99% нь эрх мэдэл тулгуурлаж байдаг. Жишээлбэл Нью-Йорк шиг ийм газар байдаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ би Нью-Йорк гэдэг газрыг нүдэрээ харж байсан удаагүй. Бас ийм газар байх ёстой гэдгийг би ямар нэгэн хийсвэр үндэслэлээр батлах боломжгүй. Харин найдвартай хүмүүс надад хэлсэн болохоор л би ийм газар байдаг гэдэгт итгэдэг.
Жирийн хүмүүс эрх мэдэл тулгуурлан, өөрөөр хэлбэл эрдэмтдийн хэлсэн үгэнд тулгуурлан нарны аймаг, аатом, хувьсал, цусны эргэлт гэх мэт зүйлүүдэд итгэдэг. Дэлхий дээр болсон бүх түүхэн үйл явдлууд ч мөн ялгаагүй. Бидний хэн ч нормандчуудын байлдан дагуулалт, армадагийн ялагдлыг хараагүй. Математикийн аргаар ямар нэгэн зүйлийг нотолдог шиг бидний хэн ч тэдгээр үйл явдлуудыг логикийн аргаар нотолж чадахгүй. Гэхдээ бид ийм зүйл болсон гэж үзэж байгаа шалтгаан нь үүнийг харсан хүмүүс энэ тухай тэмдэглэн үлдээсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл бид эрх мэдэл тулгуурлан итгэж байгаа юм. Хэрвээ та шашны тал дээр эрх мэдлийг шууд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол бусад салбарт ч бас эрх мэдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн үг. Тийм хүн бүх насаараа юу ч мэдэхгүй амьдрах хэрэгтэй болно. Гэхдээ ийм байлаа гэд баптизм, итгэл, эзний ариун зоог байх юм бол Христийг үлгэрлэн дуурайх гэж хичээх шаардлага байхгүй гэж хэлж байна хэмээн битгий бодоорой. Та нар өөрт байгаа амиа эцэг эхээсээ авсан. Гэхдээ та энэ амиа авч үлдэхийн тулд юу ч хийх шаардлагагүй гэсэн үг биш. Хэрвээ та хайхрамжгүй хандах юм бол амиа алдаж болно. Бас амиа хорлох замаар энэ амиа хөнөөжч болно. Та энэ амиа үргэлж тэжээж халамжлах ёстой. Гэхдээ ингэснээр та амийг бий болгож буй хэрэг биш. Харин ердөөл өөр хэн нэгнээс авсан амиа үргэлжлүүлэн хадгалж байгаа гэдгээ санаарай. Үүний нэгэн адил Христэд итгэгч хүн өөртөө өгөгдсөн Христийн амийг алдаж болно. Тиймээс бид үүнийг хадгалж байхын тулд хичээх ёстой. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг Христэд итгэгч хүн байсан ч гэсэн өөрийн хүчээр хөдөлж чадахгүй. Яг эндээс бодит дүгнэлт гарч ирж байна. Та нарын төрлөх амь чинь махан бие дотор байгаа цагт тэр биеийг нөхөн сэргээхийн тулд их зүйлийг хийх болно. Амьд бие нь үхмэл биенээс өөр шүү дээ. Тийм учраас гэмтэж бэртэх үед нь тодорхой хэмжээнд өөрийгөө эдгэж чадна. Би амьд байна гэдэг нь хизээж гэмтэж бэртэхгүй гэсэн үг биш. Гэхдээ ямар ч байсан тодорхой хэмжээнд өөрийгөө эмчилж чадна гэсэн үг. Үүний нэг адил Христэд итгэгч хүн гэхээр хизээч алдаа гаргахгүй гэсэн үг биш. Харин ч маш их ундаг, уруу татлагад ч их өртдөг. Гэвч унах бүрдээ гимшиж, дахин босож, дахин шинээр эхлэх боломжтой гэсэн үг. Учир нь Христийн амьд тэр хүний дотор байгаа бөгөөд түүнийг үргэлж засч өгч, Христийн нэг адил сайн дураараа үхлийг давтах боломжийг өгдөг. Христэд итгэгчид нь сайн байх гэж хичээдэг бусад хүмүүсээс үүгээрээ ялгаатай. Христэд итгэдэггүй боловч сайн байх гэж хичээдэг тэдгээр хүмүүсийн хувьд Бурхан гэдэг зүйл байгаа бол өөрийг нь сайшаах болно. Эсвэл ядчил Бурхан гэж зүйл байхгүй байсан ч үүний учир бусад сайн хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх болно хэмээн найддаг. Харин итгэгч хүмүүсийн хувьд бол хийсэн сайн зүйл нь дотор нь амьдарч буй Христийн амиас үүдэлтэй зүйл гэж боддог. Христэд итгэгчид бид сайн учраас Бурхан биднийг хайрлсан юм биш. Харин эхлээд тэр биднийг хайрлсан учраас л биднийг сайн болгодог гэж би боддог. Яг л цонх өөрөө гэрэлтэй учраас нарны гэрлийг тусгаж байгаа юм биш. Харин нар түүнд гэрлээ тусгаж байгаа учраас гэрэлтэж байгаагийн нэг адил юм. Түүнчлэн Христэд итгэж хүмүүсийн миний дотор Христийн ам бий гэж хэлж байгаа нь тэд үүнийг зөвхөн сүнслэг эсвэл ёс суртахууны үүднээс хэлээгүй гэдгийг би тодорхой хэлмээр байна. Христийн дотор байх эсвэл Христ миний дотор байна гэсэн үг нь зүгээр л толгой дотроо Христийн тухай бодож байна гэх юм уу? Эсвэл Христийг хуулбарлан дуурайж байна гэсэн үг биш. Энэ нь бодтойгоор Христ тэдний дундуур явж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Христ тэднээр дамжуулан ажиллаж байна гэсэн үг. Христэд итгэгчид олоолаа нийлээд түүний бие юм. Бид түүний хуруу булчингууд мөн түүний биеийн эдэсүүд юм. Үүн дээр үндэслэн бид хоёр зүйлийг тайлбарлаж чадна. Энэ нь яагаад энэ шин амь нь зөвхөн итгэл үнэмшил гэх мэт цэвэр оюун санааны үйлдэлээр бус, харин бас баптизм, ариун зоог гэх мэт бие махбодын үйлдэлээр дамжуулан түгээгддэг болохыг тайлбарлаж өгч байна. Амийн тархалт нь энгийн үзэл санааны тархалтаас өөр. Энэ нь үзэл санааны тархалтаас илүү харин ч бүр хувьсал, өөрөөр хэлбэл биологийн эсвэл парабиологийн хэв шинжийг агуулсан байдаг. Хүн Бурханаас илүү сүнслэг болох гэж оролдох нь дэмий юм. Учир нь Бурхан хүнийг анхнаасаа л цэвэр сүнслэг бүтээл байхаар бүтээгээгүй. Тийм учраас Бурхан бидний дотор шинэ амийг өгөхийн тулд
талах, дарс гэх мэт материалын зүйлсийг ашиглаж байгаа нь ийм учиртай. Бид ийм зүйлүүдийг бүдүүлэг, сүнслэг бус арга зам гэж бодож болох юм. Гэхдээ Бурхан тэгж бодохгүй. Идэх уух гэдэг зүйлийг анх бүтээсэн нэг нь Бурхан. Бурхан материалын зүйлд дуртай. Учир нь тэр өөрөө материйг бүтээсэн юм. Урд нь миний толгойг эргүүлдэг байсан бас нэг зүйл энд бий. Христийн талаар сонсох боломж олдсноор түүнд итгэж чадсан хүмүүст л зөвхөн энэ шин амьг өгдөн гэж байгаа нь надад үнэхээр шудраг бус зүйл биш гэж юу? Гэхдээ Христийн тухай сонсох боломж хизээж байгаагүй хүмүүсийн хувьд яах талаар Бурхан бидэнд хэлсэн зүйл байхгүй гэдэг нь тодорхой юм. Мэдээж хүн зөвхөн Христээр дамжуулан аврагдаж чадна гэсэн үннийг бид сайн мэднэ. Гэвч зөвхөн түүнийг мэддэг хүмүүс л түүгээр дамжуулан аврагдах эсхийг бид мэдэхгүй. Гэхдээ сайн бодоод үзэх юм бол өөрөө ч Христийн гадна талд байгаа хэвээр хэрнээ Христийн гадна талд байгаа хүмүүсийн хувь тавиланд санаа тавих нь үндэслэлгүй зүйл юм. Христэд итгэгчид Христийн бие бөгөөд Христ энэхүү организмаар дамжуулан ажилладаг. Биеийг бүрдүүлж буй гишүүн бүр түүнд илүү олон зүйлийг хийх боломжийг өгдөг. Хэрв та гадна талд байгаа тэдгээр хүмүүст үнэхээр туслахыг хүсэж байгаа бол өөрийгөө тэдэнд тусалж чадах цорын ганц оршихуй болох Христийн биеийн нэг эд эс нь болгох ёстой. Хэн нэгний хурууг тайрчхаад түүнээс илүү ихийг хийхийг шаардах нь хачирхалтай хэрэг. Бас өөр нэг ийм эргцүүлэл байж болно. Яагаад Бурхан заавал дайсанд эзлэгдсэн энэ ертөнцид далдуур орж ирээд нэг төрлийн нууц нийгэмлэгээр дамжуулан чөтгөрийн хүчийг түлхэн унгахыг оролдоно вэ? Анхнаасаа л шууд их зэрэгэ дагуулan бууж ирж болоогүй юм уу? Эсвэл түүнд энэ хэмжээний хүч байхгүй юм уу? Гэсэн ийм асуултууд гарч ирж болно. Христ энэ газар дээр хүч чадалтайгаар бууж ирнэ гэдгийг итгэгч нар мэднэ. Гэхдээ хизээ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ ямар шалтгааны улмаас энэ нь хойшлогдож байгааг гадарлаж байна. Тэр танд өөрийнх нь талд сайн дураараа нэгдэх боломжийг олгохыг хүсэж байгаа юм. Холбоотнууд Герман руу дайрах хүртэл хүлээж байгаад дараа нь бидний талд байгаагаа зарласан Франц хүнийг та тэгж их өндрөөр үнэлэхгүй байх. Бурхан дайралтаа хийх болно. Бурхан яагаад дэлхий рүү ил тодор шууд дайрахгүй байгаа юм бэ гэж одоо асууж байгаа хүмүүс түүнийг яг ингэж дайралтаа хийх үед нь яах вэ гэхээр надад сонирхолтой санагддаг. Яагаад гэвэл яг ийм зүйл болох үед дэлхийн төгсгөл ирнэ. Зохиолч тайзан дээр гарч ирэх үед жүжиг дуусна. Бурхан дайралтаа хийх болно. Гэвч байгаль ертөнц нэг шөнийн зүүд шиг тэр чигтээ хайлан үгүй болж санаанд чинь хизээч орж байгаагүй огт өөр зүйл төрөн орж ирэхийг харах яг тэр өдөр зарим хүмүүсийн хувьд хүсэн хүлээсэн хамгийн сайхан өдөр нь байх болно. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ нь хамгийн аимшигтай өдөр байх бөгөөд тийм хүний хувьд сонголт үлдсэн байх болов уу? Нэгэнт тэр өдөр ирсэн бол Бурхан хувиршгүй дүр төрхтэйгээр илчлэгдэх болно. Түүний дүр төрх үнэхээр гайхалтай байх бөгөөд түүний харсан бүтээл бүр давшгүй их хайр эсвэл тэсэлшгүй их аимшигаар цохигдох болно. Тэр үед аль талд нь орхоо сонгоход аль хэдийн оройтсон байна. Нэгэнт босож чадахгүй болсон хэрнээ өвдөг сөгдөж байна гэх нь утгагүй. Учир нь тэр цаг бол бид ухаарсан ч бай, үгүй ч бай, сонголт хийх цаг биш. Харин бид үнэхээр аль талыг хэдийн сонгосон байна илчлэгдэх цаг юм. Харин одоо өнөөдөр энэ мөч бол зөв талыг сонгох бидний боломж юм. Бурхан энэ боломжийг танд өгөхийн тулд саадсаар байна. Гэвч тэр мөнхөд саатахгүй. Бид энэ боломжийг ашиглах уу, алдах уу? Аль нэгийг нь сонгох болно.